За шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Сайхан амарцсан уу? Би нэг ойрын ажил ихтэй ойрын сар лайв хийхгүй хаа. Маш их ажилтаа яваад байдаг. Лайв хийх заваалга. Хотын төгжрэлд явж ах замдаа. Энэ говийн талаар ерөөсөө нэг үг хэлэхгүй ерөөсөө болохгүй байна. Өчигдөр Монгол улсын соёлын говийн сэтгэлтэн яруу найрагч Агуурчин Баяр Жаргал андмын над дээр ирсэн дээ. Бид хоёр ярьж илаа. Баяраач намайг бодвол одоо шүлэг яруу найрагч хүн болохоор газар орны нутаг нэрийг бол айгүй их чийжлэх юм аа. Тэгээ би одоо тэгээд бодож илаа. Би яагаад энэ газар нутгийн нэрийг ингэж гоё чийжилдэг юм бол гээд. Би ярихаар нь мэдээд байгаа. Тэгсэн ирний чийжинд нөгөө өгнүүд нь байдаг юм биш үү? Тэгээ ямар сайндаа түрүүн лайв хийхээ өмнө за одоо төгжрөл рүү ороод явна. Тэгэхээр газар орны нэрийг тэмдэглэж авъя гэж ингээд цаасан дээр тэмдэглэж авсан. Мартаад буруу хэлээ дараа нь чи буруу хэлээд байна мэн гэдэг. Тэгэл манайхан чи надаас бол юу яадгүй шүү дээ. Миний ярьж байгаа юмнаас хэрэгтэй юмыг аавна гэхээс илүүтэй миний үг үсгийн алдаа, миний ярианы алдаа, үгний алдааг анаал тэгээ тэрийн засаа сууж идэг. Үнэн хийцгүй хар. Пинстанарлаа ер нь. Ойрхон байвал шаагаа унахч мруулгаач үү ямар их. Тэгээ одоо үг үсгийн алдаатай хэлчих юм болов уу гээл тэ. Тэмдэглэж авлаа шүү дээ. За. Монголын ардын нам бол дотоод зодооноо дотоод тэмцлээ анхаарад Монгол улсын урд хэлийг бол мартсан. Бүр хайсан. Амаараа л тусгаар тогтносон улс гэл хуцаад байх боловч тусгаар тогтнонд нь яаж алдагдж байгаа. Доогуура дундаас доош албан тушаалтнууд эх орноо яаж зарж байгаа. Малчт нь мөн эх орноо яаж зараад байгаа юм. Одоо Баян онгор өмнө говийн малчд бол ер нь хятадуудад худалдагдсан. Худалдагдаад дууссан. Ялангуяа тэр цагаан уул хаваар бол доншуучлж яваа хятадуудыг нуудаг. Гэртээ нуучдаг. Өвлжөөндөө ч юм уу нуудаг. Хэлийн зэрэг мөрийг хайгаа ирэнгүүт нуучдаг. Тэр ингээд мөнгө аваад тэр хятадыг нуучдаг. Одоо бүр сүүлдээ дийлдэхээ байсан нөгөө хятадууд чинь. Хилчт нь нуудаг болсон. Нөө хужаанараа хилчт нь хилчтээсээ нуудаг болсон. Мөнгө аваад эн чин хөөе та нар нэг хідэн халтар явна аавн л үсттэй. Та нар тусгаар тогтнолоо. Эх орноо, газар нутгаа, газар шороогоо бүх юмаа зарж штэ. Та нар бол Монголын үндэсний урвагч нар штэ. Энэ нэнийг одоо тагнуул цагдаагийнхан шалгаач. За тэр Монголын их говийн дархан цаазд газрууд гэж байдаг. За одоо эднэрээс одоо тэр нэлээд хэдэн газар. За нэг 300-аас 500 км газар байгаа. 300 гарнаас нэг 500 км газар. Тэнд эзгүй. Тэгээ тэнд ерөөсө хоёрхан застаа байдаг. Хилийн хоёрхан застаа байдаг. Юу гэсэн ч үгүй 500-аад 400 орчим километр газар хоёрхан застаа гэдэг чинь. 20 түүхэд 200 км замыг яа 20-ын хилчин хөө 200 км газар хилийг яаж хямж барах юм манах юм тэр тусмаа одоо энэ жинзүүгийн залуучууд зэрэгт очиж явахад 200 км газар мороор хаашаашаа 100 км газар хилээ манаа явна гэж тэгээ хяналтгүй болц хаягдцсан. Тэнд яаралтай цэргийн анги байгуулах хэрэгтэй шүү дээ. Тэр их говийн дархан газар лөө. Хилийн цэргийн анги нэмэлтээр байгуулад энэ одоо ажилгүй энэ архитад хүн зодоод хар тамхитад байгаа хулгайчуудыг хуугаар нь хамаач аваач тэр хил дээр аваачих хэрэгтэй шүү дээ. Тэгээд стандарт нь хятадуудаас хар тамхи аваад тэндээ мансуура хөвтчих юм болов. Юу их орноо хамгаалах байхаа хар тамхич гараад ирдэг болов. Тэрүүгээр чинь хараа өвс их ургадаг.
За. Тэгээ энэ тухай одоо энэ нэг лайваараа ярихгүй л ерөөсөө болохгүй болчиход байна. Ойлгож юм. Алтан их говийн дархан газар гэдэг байгаа шүү дээ. Тийм үү? Тэнд чинь би энэ юу гэж тэмдэглэж авлаа. Тэр нэг Монголын алдартай 33 говийн 3 нь бүр ямар ч эзгүй. Тийм Загзуугийн говь. Энд дэр би бүр бичээд авцсан. Загзуугийн говь юуны хөхөлзөг одоо Загзуу хөхөлзөг борзонгийн говь гэдэг. Энэ 3 говь, 4 говь байгаа тэнд. Загзуу хөхөлзөг борзонгийн говьд ерөөсөө хаашаашаа 300-аас 500 км газар эзгүй. Тэгээд тэрүүгээр одоо Алтай их говийн дархан газар гэж байгаа шүү дээ. Алтай их говийн дархан газар. Тэгээд тэрүүгээр чөлөөтэй тэгэл джиптэйгээ давхаал, шороо мороо авахаал, дээж аваал, чулуунуудыг шуудалж аваал ингээл том джиптэй одоо тэрүүгээр чөлөөтэй явж идэг. Бид нэрээс ойрхон стап бидэг гэж. Энэ улсын хилээ бол хайсан. За одоо тэр цагаан уул сумын бонд тэр бол болохгүй шүү дээ. Цаана хятадууд өлзий гэдэг бүр юу нэц одоо Ирэн гэдэг шиг Эрлян гэдэг хятадууд Эрлян боёо Ирэн гэж монголчууд ярьдаг. Тэрэн шиг амар том өлзий хэмээтэй юм том талбай бэлдээд монголчуудын дээд 2 бэлэгдлийн нэг өлзий хэ. Монголын дээд 2 бэлэгдлийн нэг шүү өлзий хэ. Тэгээ нэг амар зэвүүн байгаа. Монголчуудыг татахын тулд тэр боонтой өлзий гэд нэрлэлсэн. Тэгээ наан цагаан уулын боо. За тэр наран сэвстэй байна. За цагаан уулын стратеги. Цагаан уулын бомтын наа нөгөө хаадуудын агуй байгаа шүү дээ. Догоон төмөр хааны агуй. Батмөнх даян хааны агуй гэж. Агуйтай уулыг чи одоо ингэ сэглээ сүглээд. Тэнд Батмөнх даян хааны гэрэл төшөө байсан. Одоо та нар ингэж хөх хотын наадал далан хар гэж уул байдаг гэж бодоод байна. Үгүй ээ, эний чинь хятадууд хулгай хийгээд далаар гэд нэрлэлсэн юм аа. Далан хар уул чинь наан цагаан уул суманд байгаа штэ. Нөгөө гэрэл төшөөг нь хулгай хийгээд зарцсан хятадуудад зарцсан. Одоо тэр нэг 500 мянгаар зарсан уу яасан. Батмөнх даяаны бичгтээ төмөн юу лээ 7 төмөн цэргийн минь далдсан. Далан хар уул минь уу гэсэн бичгтээ тэр далан хар уулын тэнд байсан хөшөөг. Дэх нь үед нэг цэргээс тэтгэвртэй гарсныг хулгайч ачаал аваа явчих гэсэн. Цэргээс хилийн зэрэгээс тэтгэвртэй гарсныг хөшөө хулгайч тэр Батмөнх даяаны хөшөөг ачаад аваа явсан гэж нутгийнхаа ярьж байгаа. Тэр хулгайч тэр хөшөөг хаан зарсан, хүнд зарсан. Тэр нөгөө гэрэлт бичгтээ нөгөө Батмөнх даяаны хэлсэн үгтэй гэрэл төшөө хийсэн шүү дээ. Би тэрний тухай яриад байна. 7 төмөн цэргийн минь халахалсан далан хар уул минь уу гэсэн. Далан хар уул чинь наан хилийн наан байгаа. Цаана үсээ тэр өвөр Монголын нутаг тэр далайн арчин бол биш. Монголын далан хар уул чинь наан чинь тэр Батмөнх даяаны тэр хөшөөг хулгай хийгээл тэгэл тэр нэршил нь байхгүй болоод тэгэл хөх хотын наадал далаар гэж шинэ уул гараад ирсэн. Бүх юм хятадчуулаад байна шүү дээ. За саяхан тэр би нэг хэвлэлийн баг хурлын үзчихсэн тэр инх баяр гээд тэр нэг малчин тэр хөөрхий бүр тэнд тэмцээд нутаг орондоо дийлхэ байгаад аргаа бараад Улаанбаатар хотод ирж юу яасан. Хэвлэлийн баг хурал хийсэн. Тэр бол хэлсэн шүү дээ. Малчид ингээ хятадуудаас мөнгө аваад тэгээд тэрүүгээр доншуулж тэнж яваа хятадуудыг ингээ гихтээ амбаар савндаа өвлжөөнд ингээ нуугаад байна гэдэг. Тэгээд тэр хятадууд ч хүн авч яваа. Хүн авч явахдаа нутгийн уугуул иргэдэг авч явахгүй. Тэр сумын хүргэнийг тэр сумын бэр мэрээр заалгаад нөгөө алтан уул хааваа. Алтан уул гэж Монголын 3 том харуул Монголын алтыг сахижсэн харуул алтны харуулууд тэр урд байгаа. Алтан уул чинь тэр урд байна. Тэгээ алтан уул нь хаа юм? Оюун уул гэдэг нь аль ингээд заалгуулад хятадууд очиод ингээд нэгжээ дээж аваа яваад.
тухайн нутгийн хүргэн мөрөөдөд мөнгө өгөөд аваалчдаг. Тэгээ тэр хятадуудаа хайгаад энүүгээр нэг жиптэй гадны хүмүүс явдсан ингээ хайгаа очингууд ноочдөг. Малчт нь ноочдөг. Одоо сүүлдээ бүр малчт нь болоод хөлийн цэргийнх нь нуудаг байсан. Энэ одоо хөлийн цэрэг нь мөнгө аваад идэх юм уу? Тагнуул нь мөнгө аваад идэх юм уу? Хин мөнгө аваад идэх. Одоо тэр урд байгаа урд хөлийг бол одоо бүр ямар ч эзэнгүй болоо дууслаа. Би хэлсэн шүү. Тэр хөхөлзгийн говь, борзонгийн говь, загзуугийн говь энэ говьуд ерөөсөө тэр жигтэй бүр ямар ч эзэнгүй ингээ аягдцсан. Тэр одоо яах юм бэ? Монгол улсын урд хил чи ерөөсөө ямар ч эзэнгүй боллоо. Алтан уулчин эзэнгүй болсон байна. Тэнд бомб төрөх гэдэг юм. За хамгийн аимшигтай чин одоо дэлхийд говь гэж манаад байна. За тэр Африк чи говь биш уучлаарай тэр чин цөл. Үржин шимгүү цөл. Ямар ч амтан байхгүй өгсөн цөл зэ. Монголын говь өөр шүү. Ургамалтай, устай, баян бүрдтэй, араатан жигүүртэнтэй. Монголын биш энийг бүр дэлхийн говийн хамгийн сүүлчийн онгон дагшин газрыг хадгалж үлдсэн Монголын 33 говь тэнд эзгүй болж дуусчихна. Ялангуяа экологийн хувьд дэлхийд одоо яг говийг говьор нь хадгалж үлдсэн цорын ганц улс Монгол. Тэр тунцмаа хөхөлзгийн говь тийм үү? Загзуугийн говь, боролцогны говь гэдэг Монголын 33 их говийн 3 говь тэнд байна. Алтай их дархан заацдаг газар гэдэг. Алтай юу лээ? Алтай их дархан заацдаг газар гэдэг байна. Алтай говийн их дархан заацдаг газар ч үлээ. За энүүгээр чи нөгөө мазаалаа наран сэвстэйг одоо ингээд нээчвэл дуусна. Мазаалаа нөгөө юу хавтгай гэх мэт одоо дэлхийн улаан номонд орсон ховор амьтдын ганц нутаг. Тийм үү? Ганцхан цорын ганц нутаг. Гүйдлийн зам. Гүйдлийн зам. Гүйдэл гэж мэдгүй амьтны гүйдэл явдаг. Одоо та нар гэрлүүгөө явдаг замтай үстэй. Та нарын гэрээр явдаг замыг чинь тастаа хийчихвэл та нар гэртээ очиж чадахгүй яах юм? Гэртээ очиж чадахгүй яах вэ? Гэрлүүгөө явдаг замыг чинь байхгүй болгоо хийчихвэл та нар нисэх юм уу? Тэгээ ажил дээр байж байгаа тураад өгөх юм уу? Хамгийн гол замын тастаад наран сэвстэй бомбтыг яах чинь. Наран сэвстэй бомбтыг нээхийн тулд хятадууд одоо Монголын үе үеийн дарга нарыг энэ тагнуулынхны хөлийн цэргийн удирдлагуудыг 30 жил архитууллаа, 30 жил хүүхэндүүллээ. Энд чинь цаана нэг асар том бодлого яваад байна шүү дээ. Монгол улс тийм олон иргэн байхгүй шүү дээ. Ирээний чи хэл хангалттай шүү дээ. Ирээнийхээ хэлээр хангалттай оруулж ирж байгаа шүү дээ. Зүгээр л залах уу? Ирээ явж гарч байгаа ингээд сумаасаа урагшаага хятад руу гарчих. Гүн гэлгар уутыг чинь нэг цоолчоор хэр их ус гарах вэ? Дээр үзүүлж ирсэн шүү дээ. Гэлгар уутанд ус ийж байгаад нэг цоолчвол хэр гоожж байна. 2-3 цоолчвол хэр гоожих вэ? Наран сэвстэй, цагаан бургас, цагаан уул гээд нээгээл нээх тоолонд л Монголын баялаг гадагшаа орсон. Нээсэн сүв болгоноор хятадууд наашаа орж ирнэ. Ирээнээр орж ирж байгаа 3 дахин ихсэн. Ирээнээр орж ирж байгаа хор 3 дахин ихсэн. Ирээнээр гарч байгаа Монголын буян 3 дахин гадагшлана. Хурдан нэмэгдэнэ. Монголын эд баялаг, эд хөрөнгө, Монголын өв соёл, түүх, дурсгалын үнэт өвөөд, Монгол улсын эрдэс баялаг хэл нээх тоолонгоор чин гадагшаа садарна. Нэг газраар садраад ядуурч хоосорч ядж хахад одоо нэмээд 4-5 газраар сэтлээд бүр улам садартал гадагшаа буйны минь хатаад. Нэг гадагшаа садарч урсаад байна зэ. Наран сэвстэй бомбтыг нээлэх гэж наран сэвстэй бомбтыг нээлэх гэж тэгээ одоо нэг л монголчууд амар өлөн зан ашиглаж байгаа. Юу гэж юм гэхлээр наан бомбтыг чинь хятадууд өөрсдөө бид нар үнгүй бариад байгаа гэдэг байна. Хятадууд яагаад бид
Ингээ миний сүлжээг унгаагаад байна. Сүлжээ тастаад 2 удаа лайв тасраад байна. Наран систем бомтыг нээ цагаан уулын бомтыг нээж өгье гэдэг. Хятадууд бомтыг чи бид нар бариад өгье гэдэг. Үнгүү бариад өгье гэдэг. Хятадууд биднэрт үнгүү тийм том хөлийн бомт барьж өгдөг одоо яг яах гэдэг юм бэ? Биднэрт ямар амар хайртай болчихоо тий? Үлзийт бомтын хятадууд өөрсдөө үлзийт гэдэг Монгол төрийн дээд 2 бэлэгдлийн нэгээр нэрлэлсэн. Дээд 3 бэлэгдлийн нэгээр нэрлэлсэн үлзийт. Монголчуудын дээд бэлэгдлэр нэрлсэн байгаа шүү. Гайла. Үлзийтийн гайл. Монгол тал нь болохоор цагаан уулсан. Тэгээд наран систем бомт. Монголын баялагийг бүр ингээд цоолол гойжол асгарах гээд байгаа байхгүй юу? Нэг газраараа асгарчиг. Нэмж олон газраар Монголын буйны гадагш урсгамааргүй. Тэр тоогоор хор наашаа орж ирнэ. Яадгийн ирээнэр жилдээ нэг л гарчаач тээ. Заавал сум болгон дээр урд хилээр сум болгон дээр бомб нээж яах гэдэг. Яасан залахгүй юм хэвээр та нар. Эх орноо ямар хайрладгүй юм. Өөрийнхөө зовлонгонд яасан хайртай юм. Өөрийгөө яасан их хайрладгийг та нар. Өөрийгөө хайрлаад ээж эх орноо хайрлахгүй. Та нар эх орныг өвддөггүй гэж бодоо юу? Та нар эх орон уйлдаггүй гэж бодоо юу? Эх орн шаналдаггүй гэж бодоо юу та нар? Эх орныг та нар амьгүй гэж бодоод байгаа юм уу? Сүнсгүй гэж бодоод байгаа юм уу? Өөрийнхөө биеийг хайрлана. Эх орноо хайрлахгүй. Өөрийнхөө биеийг өвднө гэж байна. Эх орноо өвдөхөөс айхгүй. Эх орон чинь өвдөж гин, яолж гин, гашгирж гин. Яасан тэнийг юм? Наран систем бомтыг бол бүр яагаач нээлгэж болохгүй. Бүр яагаач. Тэнд мазаалаа дуусна. Юу дуусна? Хавтгай бол байхгүй болно. Хулан тахи байхгүй болно. Нөгөө талын чон, говийн чон мөн ерөөсөө говьд амьдэрдэг сайхан дэлхийн улаан номд орсон бүх амьтад маань байхгүй болно. За дараад нь шүү дээ тэр талын бэлтгэс гэж байгаа. Тэр талын бэлтгэс бол ерөөсөө эко хүрээлэн. Дэлхийн эко хүрээлэн. Тэр маш ховор амьтад тэнд байдаг. Говьд амьдардаг маш ховор төрлийн ерөөсөө дэлхийд ховор Монголоос өөр газар байдгүй тэр гөрвөл 9 шидийн амьтад тэр талын бэлтгэс гэж дэлхий өөрөө үүсгэсэн говь өөрөө бий болгосон тэр эко хүрээлэн. Тэр чинь олон улсын хүрээлэн болгоцсон байх шүү. Дэлхийн ховор амьтдын эко хүрээлэн тэр талын бэлтгэст байгуулсан шиг санагдаад байна. Тэгэхээр энэ миний чинь бүгдийг нь устгана. Бидний ирээнээс орж ирж байгаа оруулж ирэх гээд яараа сандраад байгаа өөрсдийнхөө хамаг мөнгийг тийшээ гүвдэг тэр нэг сэтэрхий бомб хэрэгтэй юм уу? Эко байгалийн хүрээлэн алтай их говийн дархан газар маань хэрэгтэй юм уу? Бид нар ер нь үр хүүхдтэй эх орон газар нутаг цэнгэг агаар онгон дагшин байгаль үлдээх үүрэгтэй юм уу? Эсвэл нэг хятад барилгууд үлдээх, хятад хэдэн хүүр үлдээх ёстой юм уу? Дэлхийн одоо өндөр том барилга, шилэн барилга тэр том юмнасаа залхаад өөрсдөө нүүдэлчтэй хэв маягтай болоод машиндаа гэрээ байрлуулад штэ. Одоо байр хэрэггүйгээд амар автобустай явдаг гэрүүд бий болчиход штэ. Машин дотор нь гэрүүд нь бий болчиход штэ. Энэ дэлхий чинь. Тэгэхэд бид нар л одоо зөрөөл шилэн барилга руу зүтгэл том гүүрлүү зүтгэл ингэ өгөх гээд их юм. Дэлхий бол шилэн барилга үхэл юм байна. Өндөр барилга бол зүгээр өндөр авсан юм байна. Нэг газар шилгээгээл бид нар бүгд харагдаад үхэх юм байна. Аав ээж ах トゥ хамаатан саднараа бүгдээрээ ингээд үхэхэд дуусах юм байна. Тэгэхээр зүгээр ингээд янз бүрийн газар хөдөл явхад бэлэн ингээд машин ардаа гэртээ болоод шүү дээ. Та нар интернетээр ерөөсөө B2 кемперүүд B2 явдаг гэр машинтайгаа урдаа мотортой тэгэл гэрнэ. Ийм болоод шүү дээ дэлхий. Дэлхийн нүүдэлчин хэв маяг руу зүтгээд байна. Дэлхий өөрөө нүүдэлчин хэв маягийг шүтээд нүүдэлчдийн амьдрал бол хамгийн эко, хамгийн зөв юм байна. Байгальтайгаа хойрхон амьдрах ёстой юм байна. Хүн өөрөө байгалийн юм амтан учраас байгальтайгаа илүү хойр үйжиж ирүүл байх ёстой юм байна гэдгийг одоо хүн төрөлхтөн ойлгоод шүү дээ. Тэгэхэд бид нар зөрөөд ингээд суурин соёл болох гээд өөрсдийнхөө яг язгуур хэв маяг нүүдэлчин соёл, нүүдэлчин хэв маягийнхаа эсрэг яваад ах юм.
Би та нарыг тэрэн дээр өрөөсөө гайхаад байна. Энэ одоо Монгол Ардын намын улгаачууд ч харахгүй л дээ. Энэ хөлийн зэргийн удирдлагуудаа шалгаач. Энэ хөлийн тагнуулын албаа шалгаач. Эдгээр чи яагаад тэр урдуур яваад байгаа хятадуудаас мөнгө аваад ингээд нуугаад бие биенээсээ нуугаад идэм бэ? Эн чи эх орноосоо урвсан үйлдэл. Эх орноосоо зарсан хүнд гэмт хэрэг. Энийг илрүүлээч. Тэр эсийн баяр гээд малчин бол бүр баримттай нотлогоотой хэвлэлийн багвар хийгээд идэв штэ. Энэ Монгол Ардын намынхан урд хөлийг бол бүр хэрэгээр мартчихэв. Биднийг бүр шал өөр юмд анхаарал сарниулаад ерөөсөө ингээд хэрэгээр мартуулж байна бид нарыг. За би хэлсэн засаглалын тусгаар тогтнолоо бид нар алдцсан. Засаглалын тусгаар тогтнолыг эдгээр одоо зарим нь Хятадын удирдлагаар, зарим нь Оросын удирдлагаар, зарим нь баруун Америкийн санхүүжилтээр хийж байна. Ийм тохиолдолд бид нар засаглалын тусгаар тогтнол яриад ч хэрэг байхгүй. Бүгд худалдагдсан. Америкийн талаар нэг хэсэг нь хөдөлдөг, нэг нь Хятадуудын амаар хөдөлдөг, үлдсэн хэсэг нь Оросуудаар хөдөлдөг. Монголороо хөдөлж байгаа нэг ч ноён тайж алга. За хоёрт нь ахын тусгаар тогтнол 100% алдагдсан. Бид нэр 95% нь Хятадын мэдлэлт. Ахын тусгаар тогтнол 95% нь Хятадын мэдлэлт очсон. За ингээд соёлын тусгаар тогтнол байхгүй. Уран зохиолын хичээлээ заахаа байсан. Монгол хэлээ бараг заахаа байсан. Бүгдөө англиар ярьдаг болсон. Ийм тохиолдолд бид нэр соёлын тусгаар тогтнол бүтэн байна гэж яриад ч хэрэггүй. Ингээ 3 тусгаар тогтнол нь байхгүй. Улс орон 5 тусгаар тогтнол төр тогтдог. За дөрөвдөх нь болохоор цусаар дамжиж үргэлжилдэг үндэсний генийн тусгаар тогтнол. Цусаар дамжиж үргэлжилдэг үндэсний генийн тусгаар тогтнол. 10 жилийн октоудаас төгс анги октоудаас сухад бүгд гадаад өгөртэй болно. Тэгээ Монгол одоо хүн амын хэдэн 40% нэрлэлийг зөвлөж болчлаа. Ингэхлээр бид генийн тусгаар тогтнол, цусны тусгаар тогтнолыг яриад ч хэрэггүй болсон. Ингээд 4 тусгаар тогтнол бид нар байхгүй болсон, алдагдсан. 5 дахь тусгаар тогтнол маань орон зай буюу хил хязгаарын тусгаар тогтнол, газар нутгийн тусгаар тогтнол. Энэ маань үндсэн хуулийн дээр бүрэн бүтэн гэж бичиж байгаа боловч нэгдсэн үндэсний байгууллагаас авсан хиймэл дагуулаас авсан газрын зураг. Үндэсний статистикийн газраас бид нар танилцуулаад байгаа газрын зураг хоёрын хооронд асар том тоо зөрдөг. Тэгэхээр өмнөд хилээс эдгээр худалдаад байна, зараад байна. Өмнөд хилийг угаасаа ингэ хөнгүүж үлж байна. Тэр нүдний шилтэй поророогоо писта. Тэр хилээр нутгалдаг иргэдэг дотгошин татах. Хилийн зэргийн цэцаудыг дотгошин дастуулах гал төсөл бариад гүгэдсэн. Энийний ард хэн байна? Поророгийн ард хэн байна? Сайн зориг яах гэж тэр хил говьор нутгалж байгаа малчин айлуудыг хоошоо татах тийм төсөл барьж яв. Хилийн зэргийг яагаад ухарж нүүхийг тушаагаад байна. Тэгэхээр Монгол улсын газар нутгийг урдаас нь ингээд өмлөө зараад байгаа юм биш үү? Би бол тэгэж бодож байна. Ийм учраас шал ийм гажиг солиотой нараа мэтийн ийм улгаачуудыг их хурлын гишүүн болгож гаргаж ирээд биднийг доромжлуулаад энэ нэг их хурлын 126 ч бүгд тэнэг биш шүү дээ. Дотор нэг 4-5 тэнгийг алиа салбартайг оруулж ирээд угаасаа тэнэг харагдуулаад ард түмний анхаарлыг тийш нь татуулж байгаа араар газар нутгийн минь зараад байна. Энэ хөлийн зэргийн томчууд үе их хурлд ажил гишүүн байсан томчууд энэ тагнуулын хөлийн зэргийн тагнуул гэж тусдаа эднийг шалгах цаг нь болсон. Эдгээр яагаад мөнгө аваад байгаа юм бэ? Яагаад мөнгө аваа хятадуудад үйлчлээд байна? Би хэлжсэн да 2 жилийн өмнө Ирлээ цөрлөзүүд хүүхдүүдэд дандаа цагдаагийн актем цэргийн сургуульд оруулдаг шүү. Батлан хамгаалах их сургууль цагдаагийн актем битүү ирлээ цөрлөзүүд орсон шүү. Ирлээ цөрлөзүүдийн хүүхдүүд дандаа цагдаагийнхан ангаах руу маш олон ирлээ цөрлөз орсон. Маш олон ирлээ цөрлөз. Одоо манай том инженер дандаа ирлээ цөрлөз инженер байдаг. За тэр нь ч дүүрч. Одоо энэ төрд байгаа хэдийн ирлээ цөрлөзүүдээ зэгцлээд Монголын төрийг уг нь монгол хүн л удирдчмаар байх юм. Би хэлээд байгаа шүү дээ. Би ирлээ цөрлөзүүдийг үзээ ядаагүй. Та нар мөрөөрөө амьдраа, тэр эмчээ хийгээд амьдр, барилгаа бариад амьдр, гүүрээ барь, уурхаагаа ажиллавал. Та нар хэвлэлээ ажиллавал, гуанз ресторанаа ажиллавал, Монгол улсын хууль дурмын дагуу татвараа төлөөд амьдр. Миний хүсэж байгаа юм
Миний хүсэж байгаа юм болохоор энэ салгалсан жолооны хоёр пиццтай урд ирчих юм байна. Миний хүсэж байгаа юм болохоор зөв Монголын төрийг л монголчууд л удирдээ. Угаасаа дэлхийн айлч газар чи эмигрэшн хүсээд очиход та сонгуул өгж болохгүй, та нэр дэвшиж болохгүй, та газар худалдаж авч болохгүй, та үйл хөдлөхөөр худалдаж авахгүй гэдэг ингээд заачдаг. Ямар ч газар ирлээ цөрлөө зуудыг ингээд заачна. Цагаачдаг ингээд заачдаг. За би ганцаараа цус яриад байгаа юм шиг. Дэлхийд тэр чигээрээ одоо цус ярьж байна. Англичууд цэвэр цусны тухай маш их ярьж байна. Францчууд цэвэр цусны тухай маш их ярьж эхэлж байна. Германчууд бол хизээс үндэсний үзэлтэй. Яг төрдөө цэвэр хохтойч ажилладаг. Хизээч ирлээ зөрлөө зүүдийг ажилд авдаг. Одоо манай урд хятад. Одоо манай урд хөрш хятад. Яг хаан үндэстнээ авдаг. Яг хаан үндэстнээ төрдөө авна. Коммунист намдаа авна. Ойлгож байна. Яг хаан үндэстнээ. Тэрнээс биш өөр Монголыг коммунист намдаа авахгүй. За бид нар тэр чин талан Монгол тэ талан Монгол талны хятадтай өөр монголчууд чинь энэ монголчууд байхгүй. Тэгэхээр бид нэр Монголын төрийг л цэвэрлж авмаар байна. Яах вэ? Тэгээ энийг яахлаар муу цус ярддаг, цус нөж ярддаг тэнийг пизда гэдэг юм. Би ганцаархан өөрийгөө төлөө яваад байгаа юм шүү дээ. Та нар шиг би нэг хууль өөр болго, нэг татварыг хямдруул гэж нэг жижигхэн жарахаа яриаггүй шүү дээ би. Та нар татварыг бууруул, нөөтийг нэм, юу ч гинэ пизда. Тэрийг захин болго гэдэг. Та нар бол хараа дандаа өөрсдийнхөө ямбарны төлөө явдаг хүмүүс байхгүй тэмцдэг. Дандаа ямбалах гэж нэг цэгийн үйлчлэгээ нэм. Өөртөө ойчлохоос залхуураад нэг цэгийн үйлчлэгээ нэм. Яач гэнэ. Хүний ирэх мэрэх, хүүхдийн ирэх, эмэгтэйчүүдийн ирэх. Дандаа өөртөө нэг ирэх, ямблах, идэх уух юм дээр л хэрүүлэх юм. Тусгаар тогтнолын төлөө, үндэсний аюулгүй байдлын төлөө, Монгол хүний төлөө, Монголынхон ирээдүйн төлөө, үр хүүхдүүдийн төлөө би явж байна. Надад ямар ашиг байгаа юм? Миний аймнаас эрсдэлд ордог, намайг байнга занал хийлнэ. Ажил төрлийн юм хаан, боон дэмжихгүй. Худлаа харахаар хаста баяраа чи зөв шүү. Баяраа чамайг дэмждэг шүү. Писта шаа. Ганц талхны мөнгө өгдөггүй ижиж писта дэмжлэг гэж шаарад. Надад хүн хэрэггүй шүү дээ. Би ийм хийж байгаа хүн. Би ямар байшин буулгаж байгаа биш, богоон буулгаж байгаа биш. Хамгийн сайн дэмжлэг надад санхүүгийн л дэмжлэг. Энэ улгаачуудтай чинь тэмцэхийн тулд би мөнгөтэй байх хэрэгтэй шүү. Би 28 оны их хурлын сонгуульд цус цэвэр нэр хүмүүс нэр дэвшүүлэхийн тулд би сонгуульд ажиллах хүмүүст би мөнгө өгөх хэрэгтэй шүү. Бид нар чинь цалингаа авчиж ажилладаг шүү. Эдгээр портроор нь автобусаар нь мөнгө тараагаад байдаг. Баяраа лаг шүү, дэмждэг шүү. Та нарын дэмжлэг гэж өгсөн нохоон баас дэмждэг яаж дэмжсэн та нар? Нэг хуруу дараад лаг шүү гэж бичиж байгаагаа дэмжлэг гэж бодоод байгаа юм. Тэр лаг гэдэг үгээр чи яах юм бэ? Хоол хуйшур авч идэх юм. Мондох шүү гэдэг үгээр чинь би балга бензин аваад хөдөө явж нэвтрүүлгээ бэлдэх юм. Нэгдээд өгөөч гэж өчнөө онгойж нэгдэхгүй. Тэгээ өөрсдөө жоохон шүүмжлэхээр боогоод өгч чинь. Яг нь болж байгаа юм байхгүй биш зэ. Болж байгаа юм байна. Гэхдээ Монголд 10 болж байгаа юм байх ёстой юмны 2 нь болоод 8 нь болохгүй байна. Бүр суур шалтгаан. Монгол хүний удмын сангийн хуулийг батлаачаа гэж би Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл зүгээс бүр удаа дараа хүссэн. Дэлхийн 196 улс өөрийнхөө үндэснийг хамгаалсан, удмыг хамгаалсан удмын сангийн хуультай. Дэлхийн 196 улс удмын сангийн хуультай. Тэгсэн чинь Монгол улсад удмын сангийн хууль байхгүй шээс. Монгол хүнийг хамгаалдаг Монгол цусны, Монгол генийн удмын сангийн хууль байхгүй. Зүгээр өхөрлөндөө удмын сангийн хуультай. Мафийн удмын сангийн хуультай. Тэгсэн ирнэ хүний удмын сангийн хууль байхгүй. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл зүхийг би та одоо ерөнхийлөгч хүн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Монгол улсын одоо төлөө зүтгэх цэргийн хүн та Монгол хүний удмын сангийн хуулийг батлаад өгөөч санаачлаад өгөөч эргүүлэн татах хууль санаачилж байгаа шиг их хурлын гишүүнийг эргүүлэн татах хууль санаачилж байгаа шиг Монгол хүний удмын сангийн хуулийг баталчихлаа да би тийм л юм хүсэж байгаа шүү дээ
Би та нараас өөр илүү дутууч юу ч гуугаагүй. За ингээд их говийн дархан цаацд газар, алтан их говийн дархан цаацд газар, хөхөлзүн загзуур борзогны говьудаа хамгаалъя. Хавтгаагаа, мазаалаагаа тэ холн дахиа. Тийм үү? Талын тэр нөгөө айхтар могоогоо. Тэгээ ямар хорхоо үлээ нэг амар зөв хүн шиг босч яваад байдаг хорхоо байдаг гэж. Ямар хүн хорхоо үлээ. Тэр мэрийг тэгээ талын чоноо, талын үнэгээ ингээ ховор нандин гүрлүүдээ говь дургадаг ногоо моддоо баян бүрдээ хамгаалцгаая. Говь нутаг маань эзгүй болсон шүү. За ийм юм хэлэх гэж энэ төгжийн дотор одоо энэ лайвыг хийлээ. Тэгээд шеэрлээрээ нэг ч гэсэн Монгол хүн сонсоороо говь руугаа нэг эргэж хараарай. Би тэр 92 гээд нөхрийг нэвтрүүлэгтээ зочноор урьдсан чинь юу байгаагүй, утсаа аваагүй. Уг нь одоо цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэгтээ ураад ярилцаад хүргээд үгээ та нарт хүргэе гэсэн. Тэгээд нэвтрүүлгээ үзээрэй. Бүтэн жилийн төлбөр нь 60,000 төгрөг штэ. Нэг шил арих штэ. Та нар нэг шил архийг уугаад хордоо шилийн шидчихнэ. Тэгэхээр тэр нэг шил архины 60,000 төгрөгөөр миний нэвтрүүлгийг бүтэн жил үзээч гэхээр үзэхгүй. Лойрчин, мойрчин, ойлгочин гэж загнаад эхэлнэ. Гайхаад эхэлнэ. Би одоо гараад хэлгээ гуйлга байгаагүй штэ. Эх оронд усаар тогтнолынхон төлөө нэвтрүүлэг хийж байна. Та нар төлбөрөө төлчөө. Би энэ мөнгөөр чинь залуучуудаа цалинжуулъя. Техникээ шинжилъя. Цаашаага хамтдаа явъя. Телевизүүд нь цацахгүй айгаад. Тэгэхээр ард түмнийхөө нүд жих болж явъя. Үннийг дуулгая. Намайг дэмжичээч гэхээр дэмжихгүй баста. Урдаас доромжлоод байна. Энэ ганцхан миний эх орон биш заяа. Энэ ганцхан миний хүүд үлдэх эх орон биш. Бидний үүр удамд үлдэх ёстой. Энэ бүтнээрээ очих ёстой юм. Тэгэл би тэмцээд байна. За ингээд би ирэх газараа ирж байна. Ингээд сар шахуу лайв хийхгүй бах. Одоо ингээд бүтэн наркоттой хагалгаанд орно. Бүтэн наркоттой хагалгаанд орох учраас эмнэлэгт нэг хэд хоног хэвтэх бах. За ингээд та нар минь ирүүл байгаарай. Би чинь чимээгүй өвдөл, чимээгүй идгээл явж идэг хүн шүү дээ. За ингээд баяртай дараагийн лайваар одоо хагалгаандаа орчоод наркозноосоо гарчаад эмнэлгээс гарчаад уулзцгаая. Бололдаан зөвхөн шонхрууд нисэн дараагийн лайв хүртэл баяртай.